яагаад залуучууд цэргийн албаас айгаад байгаа юм? Тэ? Яагаад явахгүй юм? Гэтэл судалгаан дээр яг энэ явагдсан судалгаан дээр бол ерөнхийдөө 20% залуучууд нь бол би үнэхээр явмаар байна тийм. Одоо бид нар ингээд Улаанбаатарын 4 сургууль, 4 аймгийн 4 сургууль гэдэг ингээд нийтдээ дандаа төгсөх ангийн 12 дугаар ангийн эрэгтэй хүүхдүүдээс авсан судалгаа байхгүй нийтдээ 800 залуучуудаас авсан судалгаа. Ерөнхийдөө бүх бүсээс авчихсан. Одоо говийн, тал хээрийн, уулын, одоо ой тайгын ингээд Улаанбаатарын ингээд тэгээ хувийн бол улсын, сумын бол аймгийн ингээд бүх сургуулиудаас төвчсөн байхгүй. Тэгэхээр манай цуглуулсан дата төв харьцангуй гайгүй чанартай. Тэгэхээр нөгөө 20-50 энэ залуучууд бид нар явъя гэж байгаа бол 20-50 нь бас бүр таг явахгүй гэж хүрээж байна. А энэ дунд нь үлдсэн жар бол яасан ч явах тэл гэж байна. За явбал явахгүй л чул явахгүй. Зүгээр яасан ч явах тэгэл. Гисэн хэрнээ яг явдаг дээрээ тулаад ирэнгүүт яагаад өнгөж 20-30% нь яваад. Тэгээ 20-30%, 40%, 50% дэ хүрэхгүй байна. Нөгөө залуучууд уг нь ингээд харахаар 80% нь явчих. Тэгэнгүүт эдгээр ингээд нөгөө айгаад байна ингээд байна. А гэтэл энэ залуучуудын тэр явъя ч гэсэн явахгүйгээ шалтгаан болохоор одоогийн залуучууд тэр шийдвэр гаргалт гэдэг зүйлийг зөвхөн эцэг хийж байна. Эцэг их. А тэгээд эцэг эхчүүдийг нь аваад үзэхээр нөгөө эцэг эхчүүд нөгөө судалгаанд хамрагдсан залуучуудын нөгөө явуулахгүй гэдэг ээж аваадыг ингээд аваад үзэхээр бүгд өөрсдөө цэргийн алба хаагаагүй. Тэгсээр нэг цэргийн алба хаагаагүй хүмүүс мөртлөө цэргийн албаны талаарх мэдээлэл насар буруу. Нөгөө дээр үе нөгөө нэг би сая ярьлаа дедовшина гэж яриад байгаа тийм нөгөө оны ялгаа зодддаг, цэрэг зодддаг, цэрэгт өлсгдөг, цэрэгт оны ялгаа гаргадаг гэдэг энэ одоо хэдэн жилийн өмнө ч байсан юм мэдэхгүй ийм юмнуудыг яриад гаргаад тэгээд би болгоод байгаа.